Сайн байцгаана уу хүүхдүүдээ? Сайн байна уу? За багш та нарт өнөөдөр хэл ярианы хичээл орно. За одоо багш нар та нарт онцгой таалгана. Бүгдээ анхааралтай сонсоорой заа юу. За эрхийн чинээ биетэй эрдний дөрвөн талтай тэр юу вэ? Шагаа. За юуны тухай үзэх юм бэ? Шагааны тухай. За хүүхдүүдээ одоо бүгдээрээ самбарлуу гараараа бүгдээрээ иш авианы тухай та нарт танилцуулъя. Авиага дуудаж сурцгаая. Иш. Гişүү. Аннаш. Одоо зургнуудаа нэрлэе. Дагаад хэлээрэй. Шоо. Хашаа. Аннаш. Иш аваа. Шагаа. Шагаа. Шоо. Шатар. За эдгээр үгийг хэлэхэд маань сая иш үсэг маань үгийн хаана орсон бэлээ? За дахиад хэлье. Шагаа. Шоо. Шатар. За иш үсэг маань үгийн аль хэсэгт орсон бэ? Эхэнд нь орсон. За дараагийнх нь хөшиг. Хөшөө. Хашаа. Үгийн аль хэсэгт орсон бэлээ иш үсэг маань? Дунд хэсэгт орсон. За дараагийнх нь явлаа. Хуш. За саяны иш үсэг маань үгийн аль хэсэгт орсон бэ? Төгсгөл хэсэгт орсон байна, тийм ээ? За тэгвэл хүүхдүүдээ шагаа гэж юу юм бол та нар юу гэж бодож байна? Шагаа маань морь, тийм ээ? Өшөө үлээ хонь ямаа гэсэн бүтцтэй, тийм ээ? За тэгвэл багш та нарт шагаа маань хаанаас яаж бүтсэн тухайг ярьж өгдөг хөө. За тэгвэл хоньны шаантны ясны нарийн үзүүрт жижигхэн яс байдаг. Тэр маань шагаа. Хаанаас гарсан гэж байна? Хоньны хөл хэсэгт байдаг юм байна, тийм үү? Багш та нарт нэг шүлэг уншиж өгье. Шагаа гэдэг шүлэг. За бүгдээрээ анхааралтай сонсоод шүлэгт маань юуны тухай гарч ийн маш сайн бодолцоод багштайгаа яриарай заа юу. За атга дүүрэн шагаагаа ахрын эсгэн дээр хаялаа. Дүүгийн хайсан шагаагаа дэвжээ дүүргэн унлаа. Хонь ямаа тэмээ морь. Ховор дохиох онх буулаа. За шагааны шүлгэн дээр нь сая юуны тухай гарсан бэ? Онх гэдэг маань юу гэсэн үг юм бол та нар мэдчихэж байгаа юу? Яаж боохыг хэлдэг вүлээ? Онхоо хаяхлаар босоо гардаг, тийм үү? Онх ингэж боох юм биш үү? Онх буuna. Энэ маань маш ховор тохиолдолд бодог хүүхдүүдээ. Тэр болгон гэж онх бодохгүй. Одоо бүгдээрээ багаараа шагаа тоглоно. Тэгэхээр та нар ийм онх гэж шагаа маань ингэж буух нь үгүй юу гэдгийг сайн ажиглаарай. За юу хүүхдүүдээ. За. Одоо багш та нарыг 3 хэсэгт хуваагаад 1-р баг нь шагаа таана. 2-р баг нь морь уралдуулна. 3-р баг нь шагаа няслаж тоглоно. За багш нарт баг болцсныхан дараа дөрмөө танилцуулъя. За юу хүүхдүүдээ. За. За хүүхдүүдээ морь уралдуул тоглохдоо бүгдээрээ морио сонгосноо? За тэгвэл өөрөөсөө морийг аваад 4 шагаагаа сонгосноо? За 4 шагаагаа хаяад морь буусан хүүхдийн морь яах вүлээ? Урагшаага явна. За морь буугаагүй байл явах уу? Морь нь? Явахгүй. За төрүүлсэн хүүхд нь яах вүлээ энэ тоглоомны? Ялагч болно. Ээлж дараатай тоглоом мэдж байгаа те хүүхдүүдээ. За хүүхдүүдээ шагаа тоглохдоо хэдэн шагаагаар тоглох вүлээ? Морь уралдахдаа 4 шагаагаар. За 4 шагаагаа хаяад юу буул морь нь явах вүлээ? Морь нь буул ивэлийн шагаа явна гэсэн үг. Тийм үү? За тэнгуүтээ шагаа
Дөрөв шагаа нь морь богоог үл яах вүлээ? Явах уу явахгүй юу? Явахгүй. Дараагийн хүүхдэд яах вүлээ? Шилжүүлээ тоглоно гэсэн үг шүү. За юу. За одоо хэн тоглох вүлээ? Бат тэргэл. Чангал. Оо, юу боцсон бэ энэ дэр? Аах боцсон биш дээ. За тэгвэл бат тэргэл морь боосон билүү бат тэргэлийнх? Буугаагүй. Одоо хэн төхөлээ? Дараагийн найз нь Шидэн. шидэн. Тэргэлээ чи яхад энийг барьнаа. Морь боосон хараараа хөвгтөө. Дуугаагүй. Хэдэн тэмээ боосон бэ? 2. Дахиад нэг нь тэр шүү дээ. 3 тэмээ боосон биш. За дараагийнх нь ивэл. Хэний морь төрүүлж байгаа вэ? Миний ах. Ивэлийн морь төрүүлж 2 тэний морь явж байгаа юм. 2 та бат тэргэлээ. Бат тэргэлээ 3 тэнийх явж байгаа юм. Нандагийн явж байгаа юм уу? Тэгээд хамгийн сүүлийн хам. Буян зай. За буян зай сайн хичээгээрэй. Мөр буугаараа молоор ярьдан миний холог. Морь боосон уу? Буухаг. Хүүхдүүдэд дөрвөн бэрэг шагаагаа хаях та. Яаж хаях вүлээ? Шууд цацхол уу? Ингээд шитгэл үү? Ингээд орхиж шидэн тийм үү? За яжгаар багш нь дахиад хаяадах юм. Морь боосон багш ахна. Морь боосон бол яах вүлээ? Явна. Явна. За хэний морь явах вэ? Очкогийн морь явуучих. За дараагийн хүүхдэд яах вүлээ? Шилжүүлнэ. Хоорондоо тоглохдоо булаацлах уу? Булаацлахгүй. Дараалалаар явна те. Нэг юу бууцсан байна? Морь бууцсан явах лөө. За яваарай. Хоёулаа сэнзүү юм байна тий. За дараагийн найз нь аваарай. Болог. Морь буусан уу? Буухаг. За дараагийн найздаа шилжүүлээ өгөөрэй. Морь уралдуулах нь энэхүү тоглоомын ач холбогдол нь морио дээдлэх соёлд суралцах, амжилтад хүрэхийн тулд алхам алхмаар урагшлах ухаанд суралцах, төвчээртэй болох, сууж сурах зэрэг олон талын давуу талтай. Тоглоомын дүрм. Шагааг морь талаар нь цувуулан өрнө. Тоглогч бүр өөрийн морийг сонгон авч барайнаас гарган морь уралдуулна. Ингэхдээ дөрвөн ширхэг шагааг орхиж, морь буусан тоогоор урагш нүүн. Морь буугаагүй тохиолдолд дараагийн тоглогч шагааг орхих замаар үргэлжлэнэ. Барайнд төрүүлж орсон морины эзэн ялагч. За сая хэний морь төрүүлсэн лөө хүүхдээ? Дөлгөөндөө баяр хүргэе. Дөлгөөний морь төрүүлсэн ба шүү дээ. Сайн найзууд маань шагаагаа уралдаж тоглосон. Морь уралдуулж тоглосон. Одоо бүгдээр шагаагаараа шагаа таалцаж тоглоно. За шагаа таалцаж тоглох гэдэг маань дээр үеэсээ хүмүүс ингэж одоо тоондоо аягуус нэмэх хасах үйлдэл одоо мал залаа ингэж тоолох ингэж бүхэл ингэж хүний ахуй хэрэглээтэй ингэж бас ингэж ёс шинсэл маань ингэ уйлдаж ирсэн байхгүй юу. Тийм учраас одоо бүгдээрээ шагаагаа тоолж сурснараа бас тоогоо нэмж тоогоо хасаж бас тоолж сурах нэ шүү хүүхдүүдээ. За одоо хүүхэд болгон өөрөө өөртөө шагаагаа урдаа байгаа шаанаас аваад хоорондоо таалцна. Хоорондоо таалцахдаа та хэдийн нийлбэр тоо чинь нэг хүүхдийн шагаатай тоо нийцсэн бол тэр хүүхд маань хожно гэсэн үг шүү. За очмаа нэг шагаа ардаа нуучих. Хэдэн шагаа байж л нуучмаа чи нэг. Хоёр гартаа хоорондоо ингэж ээлжилж ягаад баруун гарталтаа нэг таах шагаагаа авчих. Харахгүй шүү. Нэг нэгнийхээ нууцаар харахгүй ардаа нэг хүүхд маань шагаагаа гартаа солбич хийнэ гэсэн. За очмаа хоёулаа эхлэе. 4 шагаа. Тэ? 3. За. Зөв үү? За тэгвэл очмаа таачлаа. За очмаа шагаагаа авчих. За энэ мэтчлэнгээр хүүхдүүдэд шагааг тааш тоглоно шүү. За ёо. За. За бүгдээр 5 шагааг авсан уу? Авсан. За 5 шагаагаа ардаа бариарай. 2 гартаа сөөлжүүлээд яг баруун гартаа хэдэн шагаа таалахаа сайн бодож жогоод шагаагаа сонгоод авчих. Авсан уу? За би таахад бэлэн шүү.
Шагаа таалцах нь энэ тоглоомыг хэдэн ч хүн хамт тоглох боломжтой ба бага насны хүүхэд тоо бодож сурах, гарын хөдөлгөөн сайжрах, өрсөлдөгчөө таамаглах байдлаар аливаа зүйлийг урьдчилан харах зэрэг хүүхдийн хөгжилд өндөр ач холбогдолтой. Тоглоомын дүрм: тоглогч бүр шагааг тэнцүү хуваан авч өөрийн гарт татгсан шагааг бусад тоглогчийн шагаатай хамт нийлбэр дүнг ээлжлэн таах байдлаар тоглоно. Хамгийн олон шагаа цуглуулсан эсвэл бүх шагааг цуглуулсан тоглогч ялагч болно. Нийслэлийн 103 дугаар цэцэрлэгийн ингээд бэлтгэлийн хүүхдүүд маань ингээд шагаа таалцах тэмцээнд өнөөдрийн тоглолтондоо идэвхтэй оролцсон та нартай баярлалаа. Өнөөдрийн тоглолтод хүүхдүүдийн шагаа таалцах тоглоомоос юу сурч авсан бэлээ та нар? Шагааг нэмэх хасхыг ойлгож авсан тийм ээ хүүхдүүдээ? Сонирхолтой байж чадсан уу? За ингээд өнөөдөр та нар идэвхтэй оролцсон найзартаа баярлалаа. Гэхдээ та нар ингээд уламжлал олгоод шагаа наадгаагаар тоглоорой. За юу хүүхдүүдээ? За. Багш өнөөдөр та нарт шагаагаар нислахыг зааж өгье. Шагаа нислах тухай та нарт зааж өгье. За ёо. За дөрмөө сайн сонсоорой. За ёо. За шагаа нислахтаа эхлээд шиднэ. Орхиж шиднэ. За шагаагаа нислахтаа 2 ижил ямаа, 2 ижил тэмээ, 2 ижил морийг нислана. За 2 өөр ямаа, тэмээ хоёрыг хооронд нислах уу? Яслахгүй. За нислахтаа ингээд занхах уу? Занхахгүй. Нисэлсэн гараараа шагаагаа авах нь зөв буруу юу? Буруу авахгүй. Нисэлсэн гараараа шагаагаа авахгүй, баруун гараараа авна. Ойлгосноо хүүхдүүд ээ? За баруун гараараа нисэлсэн бол зүүн гараараа нисэлсэн шагаагаа авна шүү. За ёо. За одоо багшаагаас хараарай. За нислахтаа сайн харна, сайн ажиглана. За хараарай хүүхдүүд. За ингээд ижил-ижлэр нь шагаагаа нислэж аваад хамгийн олон шагаатай хүүхэд маань энэ тоглоомны хожигч нь болно шүү. За ёо. Дараагийн шагаа найзтай ингээд 2 гараан дээр шагаагаа тавиад өгнө шүү. За. За одоо бүгдээр шагаагаа эхлээд тоглоорой. За танаас өгөөд өмнөх эхлээд яачих шийдчих. Бүгцэг нислэх буюу шагаа нислэх нь. Энэ нь гарын түүтэй болох хараар сайжруулах, ажиглах чадвар нэмэгдүүлэх, төвчээр суулгах, өрсөлдөх чадвар суулгах, Монгол соёлд сургах, авхаал самбаа хэл яриа хөгжүүлэх зэрэг маш олон давуу талтай. Тоглоомын дүрм: хэдэн ч тоглогч тоглож болно. Нар зөв тойргоор ээлжлэн шагаа тоглоно. Тоглогч бүх шагааг 2 гартаа аваад олбог дээр тараан асгана. Тараан асгасан шагааны дундаас зөвхөн ижил буусан шагааг хооронд нь няслах ба нясалсан 2 шагааныхаа нэгийг няслаагүй гараараа авна. Нясалсан шагаа 3 дахь өөр шагаанд хүрэх, шагаа нясалсан гараараа авах эсвэл онохгүй байх тохиолдолд дараагийн тоглогч дахин бүх шагааг гар дээрээсээ хаяж эхлүүлнэ. Шагааг няслахтаа бусад шагаанд хүрч болохгүй. За энэ мэтчилгээр хүүхдүүдэд шагаагаа орхиж тоглоно шүү. За ёо. За дахиад та өөрсдөө ингээ хоорондоо тоглоод хамгийн олон шагаа хоцсон хүүхэд нь тоглоомны ялагч болно шүү. За. Jangan
амгалан жавгаж дааг далантай бивүү голчмтай хувган хайн төөхтэй төлгөн хайн төөхтэй саашиндээ сайхан шинлээвэ төвлөөвөө төвшин амглаа илгээвэ их амглаа төв улсаава илбэг дэлбэг түмэн соддаг хотлоова саашиндээ сайхан шинлээвэ дэлгэр сайхан сэтгэлтэй дээл бүсэн гоёлтой дэлхий тэнийн басгалантай дээдэс нэлгэс бэлэгтэй хомирдоо нарны бурхадтай хажуудаа насны бурхантай эрүүлийг саруу сайхан эрч дүүрэн сэтгэл төвшин сарсандаа сайхан шинлээрэ урган хулаа нарнаасаа цаг хямны элчийг авч уудам хөөх тэнгэрээсээ уучрал ухааны ухаанаас сэлбэж учран залгах хүм бүртээ сэтгэлийн сайхан үгийг бэлэглэж ургаж байгаа шинэ жилдээ сайхан шинлээрэ Дорны зурхаагаар мөрөө гаргад долоо бурхандаа дээжээ өргөж дээд цэгүүдтэй хүндэтгэн жаргал дүүрэн жаргалтай төвшин амгалан тавг аваалан эдээтэй цараа бүргсэн ууцтай жигнүр дүүрэн бөөцтэй жүн цалсан сархцтай илгээрэн амгалан төрлөөрөө төвшин жаргалтай сар ширэндээ сайхан жилээрээ могой жилдээ баясал дүүрэн уулзъя Just
Монголын гонхор богонгөлнө Зүс нэгийг инээжтэйгээ ижистэй Зүршгүй төгөөстөө хөлтийг тэлнэ Орогдсон хүрээгээр заншлиг чимээ Тинч хөгөсөн эрхэмсэг дорныг дуулнаа Хазрын эксэг нартай туярдаг Олдошгүй яруу бүсгүй чүдийг бид биширье Күнжүтэн цогцсон миний Монголын гаяас Хангатасыг тасын домог хэнцэрхэн хатаа Домог хэнцэр хатаа Нийслэлийн Багнуур дүүргийн 193 дугаар цэцэрлэг нь 47 багш ажилтнтайгаар 2015 онд үйл ажиллагаагаа эхэлсэн. Тус цэцэрлэг нь 12 бүлэгт 280 хүүхэд авах хүчин чадалтай бөгөөд 2024-өөс 2025 оны хичээлийн жилд 2-5 насны 264 хүүхдийг хүлээн авч сургуулийн өмнөх боловсролд олгож байна. Хүүхдийн хөгжил сургалтын чанарт онцгой анхаарч сургалт үйл ажиллагаанд багш платформын аз жаргалтай багшлахын төсөл AR технологи, iMbrick хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.